Монгол Улсын ерөнхийлөгч Уханагийн хөрөлсөхийн бүгд найрамдах Казахстан улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаардсан уулзалтын дараа аль биесний хилцээлээ. Ерөнхийлөгч хөрөлсөх Төв Азийн бүс нутагт анхны стратегийн түнш орон Казахстантай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө гэдгээ нотолж халуун дотноор хүлээн авч байгаа ерөнхийлөгч Токаев болон Казахстаны төр засаг ард түмэнд талархал илэрхийллээ. Ерөнхийлөгч хөрөлсөхийн айлчлал хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжөхөд чухал түлхэж үзүүлсэн онцгой ач холбогдолтойг ерөнхийлөгч Токаев онцлон тэмдэглэлээ. Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтад үнэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар байжуулан бүхэл салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцжээ. Хоёр улсын ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг төрийн тэргүүнээр тэмдэглэж, цаашид худалдаа эдийн засаг болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгджээ. Хоёр улс харилцаа хамтын ажиллагааны бэлдэндэг ус бойцос томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Худалдааны эргэлтээгээ 500 сая Америк долларт хүрэх зорилтын хүрээнд Монголоос ноос ноолуур, арьс шир мах бүтээгдэхүүн, Казахстанаас жимс жимсгэн хүнсний ногоо, улаан буудаа зэрэг бүтээгдэхүүний нөлөөлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны төр хэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан замын зурвал гаргахаар болсон юм а. Хүнвэр компани Улаанбаатар Алматы чиглэл тогтмол нислэг үлдэж байгаа бол эх 6 дугаар сараас Казахстаны Скат авиа компани Улаанбаатар Астана чиглэлд шууд нислэгээ эхлэхээр боллоо. Баян-Улгийн аймгийн иргэдийн олон жил хүсэж хүлээж байсан Баян-Улгийн Өскимен чиглэлийн шууд нислэгийг сэргээж Баян-Улгийд Казахстаны консулын газар байгуулахаар тохиролцлоо. Казах ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж бид нэр ойлгож байна. Ингэснээр одоо соёлын харилцаа, хүмүүнлэгийн харилцаа, эдийн засгийн харилцаа бүхий салбарт хөгжих боломжтой. Бид нар чинь ахан дүүс одоо эский туурхтнууд байж харандаа бие биенээ лугаа нисч чадахгүй байна гэдэг чинь яаж харилцаа өгч хөдөө. Тэгэхээр энэ айлчлалын хүрээнд бол ийм онцгой шийдвэрүүд гарч үр дүн болж гарч байгаагаар бол наад зах нь бизнес эрхлэгчид хоорондоо харилцан айлчлах, аялах, ирээд одоо хөрөнгө оруулалтын орчныг үзэж сонирхоход хүртэл одоо ийм боломж олцоо бүрдэж байна. Цаашид зам тээврийн салбарт тулгаж байгаа саад бэрхшээлийг арилгах тээвэр логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах ажлын хэсэг байгуулна. Соёлын харилцаа нь хоёр орны иргэдийг холбосон чухал гүр болохыг ерөнхийлөгч нар онцолж, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын залуучдын салбарт 2026-аас 2027 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байгуулж байгааг онцоллоо. Монголын оюутан залуус Казахстаны ихтэй сургуулийн үе таалга үргэлж нээлттэйг ерөнхийлөгч Токаев онцоллоо. Монгол улсад зохион байгуулагддаг нүүдэлчин дэлхийн соёлын фестивал болон Казахстанд болдог нүүдэлчний соёлын наадамд төлөөлөгчдөө оролцуулж ирсэн уламжлалаа үргэлжлүүлнэ. Мэдээлэл технологи, уул уурхай, эрүүл мэндэ, биеийн тамир, спортын салбарт хамтран төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсон юм а. Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд 203 аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэлт гэдэгт санал нэгджээ. Ерөнхийлөгч хөрөлсөх нэгдсэн үндэсний байгууллагын Эвэлдор экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж байгааг өндөр үнэлж, усны олон улсын байгууллага Казахстаны санал санаачлагыг дэмжгээ илэрхийлжээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний Казахстаны ерөнхийлөгчийн 2 тэрбум мод төсөлтөд уялдуулах цагаалт хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаа эрчимжүүлнэ. Талууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг далаад гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг тууштай дэмжгээ илэрхийлжээ. Олон улс бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал санаачлагууд харилцан дэмжиж олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллагаа илэрхийлсэн байна.